дан дан дара дан дара юу болсон гэж ийм болсон. Шинэ ном гарсан. Энэ хоёрыг хартаа. Миний бичсэн 2 ном. Би 2 ном бичиж эхлэе. Би 2 номтой хүн болчихлоо. Years to remember Girl in My Mirror. 2 хүний хөгжлийн чиглэлийн ном бичиж эхлэв шүү дээ. Oh my god. Тэгтээ энэ амар big deal биш ээ. Хүмүүс угаасаа миний насан дээр 2 байтугай номтой хүмүүс зөндөө байдаг. Зүгээр л. Тэгэхээр энэ удаагийн бичлэг болохоор би сая шинэ гаргасан Girl in My Mirror буюу өөрийгөө олох аяллаа тэмдэглэл номоо та бүхэнтэй танилцуулах гэж байгаа. Ер нь ямар утга санаатай, ямар мессежтэй юм, тодорхой зохион байгуулалт нь ямар юм, юу юм, яадаг юм, хідэн төрний үнэтэй хаагур зарагдж байгаа гэсэн мэдээллүүдийг энэ видеонд багтаах болно. Та нар тэгээд миний пичакийг анзаарч байна уу? Энэ дээр номны нэр бичсэн байгаа сте. Атаа зохиндоо баярлаа. Тэгэхээр шинэ ном маань сая 3 сарын 4-ний өдөр хэвлэлтээсээ гарсан. 3 сарын 7-ны өдөр нээлттэй хийсэн. Би нээлтийн үеэр уулна видео хийнэ гэж бод. Нээлтийн үеэр ч гэлтгүй ер нь одоо ном гарснаас ихсүүлээд видео хийнэ гэж бодсон чинь үнэхээр амжсангүй. Нээлтийн үеэр бол оюун санаа орон гарan байсан учраас бичлэг ерөөсөө хийж чадаагүй. Тэгээд хүмүүсийн авч өгсөн зурагнууд болон видеонуудыг нийлүүлээд за нэг иймэрхүү юм болсон гэдгийг үзүүлье. Hi. Hi. Сайн уу? Би тэр холигчийн намын нэлтэн дээр тас. Чацаа хичээдэндэг сансан. Одоо миний хэлж болох чинь. Сайн байна уу? Хингээдэг. Хай. Жавцаа. Влог гэж юм уу? Аха. Баярлалаа. Бүргэж дурч чаддаггүй гой зураг юм аа оюун намаа зурж байгаа. Тэгээд бүх утга санаа одоо нэг зургийн одоо яаж хийх гэсэн санаа тэр стилийг ч гэсэн оюун өөрөө гаргадаг. Зэрэглэхаа. Тийм ээ би ч бодсон. Amazing. Би ер нь номын нээлттэй ингэж хийдэг уламжлалтай болж явах шиг болсон юм шиг байна. Яг л Years to Remember дээр би 2018 оны 12 сарын 11-ний өдөр Central Tower M Space дээр яг нээлт хийж исэн. Өстой сайхан үйл явдал болж исэн. Миний анхны номын нээлт. Хоёр дахь номын нээлт болохоор сая E-Mart-ийн интер номд бас маш сайхан. Үнэхээр эхнийхээгээ давсан гоё сайхан боллоо. Тэгэхээр би ер нь номын баярыг ингэж цаашдаа ч гэсэндээ ингэж хийнэ гэж бодож байгаа. Гоё байгаа. За Girl in My Mirror бол өөрийгөө олох аяллаа тэмдэглэл. Дотроо жижиг 19 бүлэг эссе бичвэрүүдээс бүрдэн. Эссе болгон маань өөр сэдвтэй, өөр асуудлыг, өөр түүхийг хөндсөн. Бүлэг болгоны төгсгөлд бяцхан алхам байгаа.
тэмдэглэл бичих хэсэг оруулж өгснөөрөө онцлогтой. Ер нь бол би энэ номыг авсан хүн бүх хуудсыг нь уншаад, тэмдэглэл бичээд, хуудсуудыг нь нуглаад, дээр нь харандагаар юм зураад, бичээд, ном гэхээс илүү давхар бас тэмдэглэл зорилгоор ашиглаасаа гэж хүсэж байгаа. Яг тэгвэл бүлэг болгоны төгсгөлд оруулж ирсэн асуултууд буюу тэмдэглэлийн хэсэг нь болохоор тухайн өмнөх одоо бүлгээс ойлгосон зүйлээ, мэдэж авсан зүйлээ өөрөө өөртөөгөө ярилцаж нэг шийдэл хүрэхэд илүү туслана гэх юм уу та. Хэдий одоо миний бичсэн эсээг уншаад хулан ийм юм үзсэн юм байна, туулсан юм байна. Хулан ийм юм ойлгосон юм байна гэд ойлгож авахч гэсэн араас нь орж ирж байгаа тэмдэглэлийн хэсэг дээр өөрийнхөө юу ойлгосныг, өөрийнхөө түүхийн тэр үнцгийг бичиж өгөх юм бол тэр сургамж нь илүү өөрт шингэж үлдэнэ л гэсэн үг юм байна л да. За гарчгуудын тухайд гэх юм бол ганцаараа байх тухай, тууштай байх тухай, дутагдлаа хүлээн зөвшөөрөх тухай, сэтгэлээ илчлэх тухай, айдсын тухай, хоббиний тухай, харьцуултын тухай, татгалзах тухай, уйдах тухай, байгаагаар нь хайрлах тухай, сонсож сурах тухай, сэтгэл хөдлөлийн тухай, тавьж явуулах тухай, хэрэлдэж сурах тухай, боловсролын тухай, үнцний тухай, тухтай бүсээс гарах тухай, найзтай байх тухай, эмзэг байх тухай гэсэн хэсгүүд байгаа. Тухай ярьсан. Ер нь яагаад Girl in My Mirror-ыг бичсэн бэ гэхлээр маш олон хүмүүс надаас ч асуудаг, өөр хоорондоо ч боддог, ярилцдаг сэдв нь өөрийнхөө амьдралын зорилго, утга учир, хийхийг хүсэж байгаа тэр зүйлээ, амьдралыг өдөр болгоныг ингээд утга учиртай болгодог зүйлээ хүн яаж олдсон болоо, өөрийнхөө үзэл бодлыг, төлөвшлийг ер нь яаж олдсон болоо гэсэн асуулт байдаг юм шиг байгаа юм. Надаас бол өсвөр насны хүүхдүүд дандаа л хулын хичээ би яг ямар мэрэгчлээ болохоо ойлгохгүй байна. Хулын хичээ би яг ийм нэг зорилго тавьчаад тэрэн дээр ерөөсө тууштай байж чадахгүй байна. Би ингээл болчоод байна. Эсвэл тэг хулын хичээ би яг хиндэн хайртайгаа мэдгүй байна ч юм уу те. Ингээд нэг юм эргэлцсэн чиг замаа олж чадаагүй байгаа хүмүүсийн асуултууд аявуух гарч ирдэг штэ. Гадаад одоо тэр их сурвалжтай сошиал медиа хүмүүс найзуудын инфлюенсээс гадна энэ дотор юу байна гэдгээ сайн өөртөөгөө тулж ажиллаж ижил ер нь хүн өөрийнхөө зорилгыг, өөрийнхөө өнгө төрхийг, өөрийнхөө дуу хоолойг олж авдаг юм шиг санагддаг. Тэгээс өөртөөгөө ажиллахгүй бол өөртөөгөө энэ дотор юу байдгийг гэж ухаж төвөхгүй бол гаднаас орж ирж байгаа тэр их юм distraction анхаарал хариулах юм дотор сарнаад байдаг л дундчил нэх тийм хүсэл сонирхолтой мэрэгжилтэй ч биш нэх гал халуун сэтгэл санаатай ч биш яг нэг юм дундаж байцдаг юм санагддаг. Харин ингээд өөрийгөө ухаад тонхоод өөрийгөө олж чадах юм бол тэр хүн нэг тийм гоё утга учиртай ядчил тийм үнэн амьдрах юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгээд өөрийгөө олно гэж юу байд юм бэ? Өөрийгөө олно гэж юу яриад байгаа? Өөрийгөө хүн чинь мэдэн штэ ингээд тойлонд хараад өөрийнхөө зүс царайг мэднэ. Өөрийнхөө хаан төрсөн хин гэдэг хүн болохоо мэднэ. Өөрийгөө юуг нь олох гэдэг гэдэг тэр асуудлаас үүсэлтэй л дээ. Би өөрийгөө яаж олсон? Би өөр нь итгэл үнэмшлээ. Би өөр нь зорилгоо. Нэг салхитаагч хийсэд авахгүй энэ одоо үзэл бодлоо яаж олж авсан гэж бодоод тэр миний хүмүүжил, миний одоо боловсрол, миний төлөвшөлт нөлөөлсөн хүчин зүйлүүдийг би нэг бүрчлэн жагсааж бичсэн. Тэр нь бол одоо энэ гарчган дээр гарч ирж байгаа сэдвүүд болж хувирсан байгаа байхгүй юу? Энэ тухай болгонд нь би өөрийнхөө түүхийг оруулж өгсөн. Надад жишээлбэл сэтгэл хөдлөлийн тухайд гэхэд би өөрөө сэтгэл хөдлөлийг яаж туулж мэдсэн, тэрийг өөрөө яаж давсан, хүн ерөн сэтгэл хөдлөлөөс өөрийгөө яаж олж болдیں۔ Энэ болгоно нь яг ийм нэг дүрм журм зааж өгсөн одоо ингээд тууштай байх тухайд гэх юм бол тэгэл заавал тууштай бай гэдээ авахгүйгээр би өөрөө яаж тууштай байхыг хинээс үлгэрлэж сурсан. Өөрөө би яаж тууштай байдаг юм бэ гэдгээ ингээд өөрийнхөө түүхтэр үндэслэж та нар сургамж болох үднэс гэх юм уу да. Хагас намтар хагас хувь хүний хөгжил гэж ойлгож байгаа. Гэхдээ би бас жоохон айцтай байгаа. Яа тэгвэл ёстой л хамаг юм асгаад бичсэн. Яаж хүнд хаягдчихснаа, одоо эцэг эхийн маань салалт яаж надад нөлөөлсөн тухай зарим нэг ичмээр санаа зовмоор хэсгүүд бол байгаа. За тэгээд номонд ажилласан баг бүрэлдэхүүнийг танилцуулахад номын маань редактор хянан тохиолдуулагчийн ажлыг Ану Арчуу найз маань хийсэн. Ану Арчуугийн редакторлсан анхны ном болсон шүү бас. Номын зураачаар Таракаш ажилласан. Таракаш Year to Remember дээр ч бас ажиллаж исэн. Year to Remember-ийн доторх гаднах бүх зургийг нь Таракаш зурсан. Girl in My Mirror дээр ч гэсэн яг адилхан.
Номын их бэлтгэл дизайныг болохоор Sonic хийсэн байгаа. Sonic бас Year member дээр ажиллаж байсан. Ер нь ингээд баг бүрэлдэхүүний хувьд редактороос бусд нь бол адилхан нэг хүмүүс ажилласан гэсэн үг. Year member-ийн редакторыг бол манай ээж хийжсэн байхгүй. Ер нь бол би өөрөө их сэтгэл хангалуун байгаа. Уншсан хүмүүс л цагийн, мөнгөний, цаасны гарц болохгүй байх гэж найдаж байгаа. Ер нь давгүй. Тэгээд миний хоёр дахь ном Girl in My Mirror-ыг би бол ихэнх номын дэлгүүрүүдээр мөгнө гэж бодож байгаа. Яг одоогийн байдлаар бол интер ном Азхуур Alpha Bookstore дээр байгаа. Тэгээ хүргэлтээр бас байгаа. Хүргэлтээр бол энэ хоёр Instagram хаяг руу DM бичээд хүргэлтийнхаа захиалгыг өгч болно. Интер ном Азхуурын бүх салбараар байгаа. Alpha Bookstore-ын байршлыг нь оруулж өгье. Тэгээд дараа 7 хоногоос гэхэд би Mir, Бэлэг, Book Zone гэх мэт өөр бусад дэлгүүрүүд рүү бас дараачих бах. Өөр бас хаагур намаа борлуулвал зүгээр талаар та бүхэн сэтгэгдлээс байвал бичээрэй. Тэгээд Girl in My Mirror 25,000 төгрөгөөр зарагдаж байгаа. Дайлгидийн уншчихсан бол комент хэсэгт сэтгэлээ бас хуваалцаарай. Аюу аз жаргалтай өдрүүд өнгөрч байна. Хоёр дахь номоо гаргах бол гоё мэдрэмж юм байна. Та нарт таалагдаад та нараас хариу сонсно гэдгэл ер нь бол бичдэг хүмүүсийн хувьд хамгийн гоё мэдрэмж байдаг. Хэрхэн худалдаж авах, хаанаас авах талаар мэдээллүүдийг доор description хэсэгт оруулж өгсөн байх болно. Видеотой хамт байсанд баярлалаа. Шинэ номтой хамт байгаад бас баярлалаа. Баярлалаа.